цохороо өвчтэй. За баярлалаа өвчтэй. Жүжиг хоёсон уу? Жүжиг нь таалагдсан уу? Таалагдсан өвчтэй. За бит хоёр ингээд ажиллаа хийж дуусаад гарч ирээд байж байна. Хүүхдийн жүжиг маань сайхан амжилттай болж өндөрлөө. Ийм олон хүүхдүүдийн гоё энергийг авна гэдэг бол айгүй сайхан аз жаргалтай байдгаа. Сая жүжиг маань тоглогдоод тэгээд нөгөө толгой дээр амар их зүүдэг байхгүй юу? Ингээ баахан титэмтэй тэгээд энэ толгойж малаж энэ миний далавч байна. Астаг. Гоё астаг далавч байна. Тэгээд жоохон ядарлаа. Гэтэ айгаа нөгөө хүүхдүүдийн энерги амар гоё байдаг болохоор юм гоё. Тэгээд өрөөгөө ингээ бүр дэлбэлцэн л байж энэ да. Хай, за өдрийн мэнд. Бид нэр тоглолттой байлаа зөвхөн гуйн Артур Баатар гэж жүжиг маань сая тоглоод дөнгөж сая тоглоод дуусч байна. Тэгээд энэ дээр гүнжийнхаа дүр дээр гарчаад одоо Beauty in Mongolia-гийнхаа бодолтой хийгээд байж байна. Өрөө мөн жаахан замбрааг байгаа уучлаарай. Тоглолтын үед бид нэр яарад байдаг болохоор ингээд хувцс маань жаахан замбрааг байдаг шүү. Байн гол юм биш шүү. Эсбэн телевизээр сугаад харуулсан үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэж, Beauty in Mongolia-гийн 2 дахь дугаар эхлэж байна. Төлөвлөгөө үзэгчтэй Эсбэн телевизийн 20 жилийн энэ жил эхэлж байгаа. За дээрээс Beauty in Mongolia шоуны маань 6 дахь жилийн дугаар. Цоо шинхэн өнгөтөх, цоо шинхэн оролцогч нар, цоо шинхэн дөрвөн үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. За үзэгч та бүхэнд бол хамгийн ихний дугаар бол хүрсэн. Чи үнэхээр миний цагааны хань мөн байна. Тэгвэл манай гэрийн багнаа нь олж гал голомтонд минь үлдээч сүмбэ. За. Сүмбэтэй гэж хин бэ? Сүмбэтэй гэж хин. Бүр сүмбэгээ сурагч аа. Сүмбэтэй гэж хин. Сайхан ертөнцийг аварна, гоё мат биднийг аварна. Нөө өмнөх дугаараас болов юу болоо л да. Бид нар бас яг нэг мэдгэдэгхүүний авлаа манай баг. Гэхдээ манай баг бол ялж чадсан. Айл одоо нэлийн хүчтэй орж ирэх байх. Гэхдээ бид нэр хариу тактик байгаа бид нар. Beauty дүрм байхгүй бид өөрсдөө дүрм. Гэхдээ өнгөрсөн дугаар жоохон бид дугаар өөрсдөө жоохон балтцсан. Энэ дугаар жоохон дараах хөрсөн. Тэгэхээр Beauty in Mongolia эхний дугаард бид сэтгэл хөдлөсөн мэдрэмжийг үзэгч та бүхэндээ хүргэж, гайхалтай хоёр баг маань одоо залуучууд маань өөрсдийн гэсэн ур чадвараа биднэрт сорьж харуулсан шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн дугаар бас л шинэхэн сорилтоор дүүрэн байх болно. Энэ удаагийн дугаар цоо шинхэн бүр арай шинэ. Цоо шинхэн бас сорилоор үргэлжлэн хоёр баг маань мэдээж гал гарсан өрсөлдөөнийг үзүүлэх байх. За тэгээд юун түрүү дугаараа эхлүүлэхээс өмнө өнөөдрийн одоо манай нэвтрүүлгийн үндсэн ерөнхий хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа, бас хэцүү үүргийг гүйцэтгэж байгаа эрхэм хүндтэй шүүгчтэй та бүхний өмнө уран залхуу бэлэн болсон байна. Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин шүүгч, соёлын тэргүүний ажилтан оюун туул. Тусгай эффектийн нүр хувиргагч шүүгч Жаргалмаа. Элен Бэр Академи Мейкап артист 2025 оны дэлхийн аваргын тайзны нүр будалтын хүрэл медаль шүүгч Дэлгэрмаа. Өнөөдөр хувцалт гоё чөлөөтэй ирсэн байна. Тэр иншгэ гоё чөлөөтэй биеэс тул тавиад сандралгүй тэгээ нухацтай бодоод иймэрхүү маягаар багаараа ажиллавал илүү гоё. Үсээ хамгийн гол нь жүжигчдийн хувьд анхаарал аягүй чухал байдаг. Тэгэхээр орчин маань ийм гэж бодохгүйгээр анхаарлаа маш сайн төвлөрүүлээд өнөөдрийнхөө тэмцээндээ амжилттай оролцоорой. Хоёр багтаа амжилт хүсье. За ер нь нэг товчгоо тодорхой их чанга шүүгч болтой байна. Нэг хавлын мэлх зүгээр амжилт төсөв би та нарыг харнаа л гэж байна. За манай хоёр багийнхан бэлэн болсон. Beauty in Mongolia-гийн 2 дугаар дугаар хосын сорилт гэсэн сэдвийн дор явагдана. Энэ удаагийн дугаард оролцогчид ганцаараа биш, хосоороо ур чадвараа сорих болно. Баг төс бүрийн 3 оролцогчоос 2 бодолтыг богино хугацаанд гүйцэтгэх даалгавар хүлээж байна. Багийн эрэгтэй оролцогч өөрийн сонгосон эмэгтэй оролцогчоо өөрийн хүссэн хэв маягаар будна. Түүний төсөөлөл, түүний мэдрэмж, эмэгтэй хүний гоо сайхныг хэрхэн илэрхийлэх бол
Эмэгтэй оролцогч эрэгтэй оролцогчийнхоо тусламжтайгаар өдөр тутмын энгийн бодолтыг хийнэ. Харин энэ удаа зөвлөгч нь эрэгтэй оролцогч байх болно. Тэд хэрхэн ойлголцож, хэрхэн хамтран ажиллах бол энэ бол зүгээр нэг бодолтын сорилт биш, хосын ойлголцол, мэдрэмж, багийн ажиллагааны жинхэнэ шалгуур байх болно. 3 дахь сорилт багийн гишүүд жүжиглэх чадвараараа өрсөлдөнө. Багууд дэлхийн алдартай кино, жүжигийн хосын хэсгүүдээс сонгон богино хугацаанд бэлтгэн тайзан дээр амьлуулах болно. Оролцогчид зөвхөн дүр дорой зогсохгүй, тухайн дүрийн сэтгэл хөдлөл, харилцаа, уур амьсгалыг үзэгчдэд мэдрүүлэх ёстой. Оролцогчдоо амжилт хүсье. Хамгийн тод жишээ бол одоо ингэж юм да. За 30 минутын дараа гарах ёстой байтал атал. Та хэдэн маань 30 минутаас 25 өнгөрсөн байхад дөнгөө хөмсгөө бодоод эхэлж байдаг. Бид бол бэлэн болцсон зогсож байдаг. Одоо энэ яг юунаас болоод яадаг вэ гэдгийг одоо эрчүүд маань биеэрээ мэдрэх нь байна. Тийм, та нар өөрсдөө мэдэр. Ер нь түрүү бас хэллээ шүү дээ. Нөгөө нэг хөмсгөлөөр л 25 минут болдог гэдэг. Бид нэр суур бодолтой хийхэд л ер нь бараг 25-аас 30 минут болдог байхгүй. Тэгэхээр яг энэ хоёр багт хуваагдсан залуучууд маань яг бидний заасан нэвтрүүлгийн тодорхой хугацаанд багтаж үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэх гэдэг бол маш том сорилт. Хамгийн ихний даалгавар бол эрэгтэй оролцогч маань өөрийнхөө багийн сонгосон эмэгтэй оролцогчийнхаа нүрийг будна. Яаж будах вэ гэхээр одоо чамд одоо ямар бүсгүй нүрээ хэрхэн яаж будсан бүсгүй таалагддаг вэ? Оргил нэг урт санаа алдлаа сая. Оргил дээр одоо тулгуурлаж итгэл одоо юу вэ? Нүр болтон дээр. Сэргэлж таахаа шүү дээ. Юм дайгоо өвтэй. Сэргэлэн Хамаатай шүү дээ. Хамаатай. За тэгэхээр мэдээж нэвтрүүлгийн гишгийн өмнө хоёр баг маань өөрийгөө хэлээд дайрцах хоёр тийм. Актер уурайнуудаа хэлсэн. За. Гоо сайхан ертөнцийг аварна. Гоё маац биднийг аварна. Өнөөдөр бол гоё маацсан хэрэгтэй болсон да. Юуны дүрм байхгүй бид өөрсдөө дүрм. Хосын сорилт дугаарыг хэлхийн өмнө мэдээж залуучуудыгаа ирч хүчээр цэнэглэе. Тэгээ шингэн жимс гранины амжилт залуусаа. Баярлалаа. Ивент төж байгууллагатаа талархснаа илэрхийлж байна. Задлаад гэж Монголын гоо үзэсгэлэн чаддгүй. Нэвтрүүлгийн ивент итгэгч өөрийн гоо сайхныг чөлөөтэй илэрхийл. Tulip Beauty. Нэвтрүүлгийн ивент итгэгч Италийн алдарт дарс Bottega. Beauty Mongolia-гийн 2 дахь дугаар үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарын онцлог бол хосын сорилт байгаа. Тэгэхээр аль хэдийн 2 багийн залуучууд маань бэлэн бэлтгэл ажилдаа орсон байгаа. За тэгэхээр өнөөдрийн одоо хосын сорилтын ивент итгэгч болоод хамтран ажиллаж байгаа байгууллага бол EG Cosmetics байгаа. Илүү тод, илүү үсгэлэнтэйгээр гэрэлтэй гэдэг үрээтэй EG Cosmetics-ийн хамт олондоо баярлалаа. EG Cosmetics-ийн одоо бүтээгдэхүүнүүдэд танилцаж амьдснаас сэтгэлээс хуваалцаж. За оргил маань бол танилцаад байна те үс мүсэнд барьж үзээд багсных нь. Даас нэг ойлголттой байна. За энэ юуны багс үлээ? Powder. Энэгээрээ би тэнэ тавь гэж бодож байгаа. За тэгэхээр ивент итгэгч байгууллага энэ яг цаг мөчид онцлон хэлье. Тэгэхээр өөрийгөө гэрэлтүүлээ Swarovski брендийн хамт олондоо баярлалаа. За мөн илүү тод, илүү үсгэлэнтэйгээр гэрэлтээ EG Cosmetics-ийн хамт олондоо маш их талархснаа илэрхийлж байна. Жиг болгоор хахад. Зүр үүдээс нь яаж? Тэдний ханаа. За би эндээс нь харчаа. За би эндээс давхар харчаа. Ангаа ануу тэнд. Давхар явж болно үстэй. Энд нугасаа хоёлаа зэрэг юм. Болох Дараалал. Өө бэж та тухайн хартаа тухайн тараа. Энэ хартаа энэ үсний энд юу үлдээд байгаа юм? Үсэн саад болоод байгаа. Ямар хэцүү вэ? Чи ингэж өмнөөс нь ингэж авчтаад байх юм гээгүй. Оо заа. Тэр араа. Тэгж ш тийм зүгээр. За хөөе минут чинь яваад энэ хараад байх юм байхгүй. Би арай ихтэйчлээ. Би серум мэдрээд өгч. За, босноо. Нугас хараа. Powder.
бити ихээр байгаа. Хоёр баг маань одоо хэрэг явцтай яваа. За манай юу дүрхэж байгаа вэ? Паудер гэдэг. Нэг шипийн өвгүүд ер нь аль гоё суурийг маш гоё жигэд тавих хэрэгтэй. За ийшээ бүр айгүй мэдрэмжтэй бодож байна. Манай өний мэдрэмж бүр толох нэ. Харин тий. Айгүй мэдрэмжтэй зүгээр нүдээ дэшээ хараарай гэдэг. Дэшээ бол хамарны одоо хоёр тал малыг бол будж байгаа нь бол маш эвсэлтэй харагдаж. Ер нь хөмсөг бас их гарчвал нүүрний зүв зүрх гараад ирдэг гэсэн тийм ээ. Хүмсний хэлбэр ер нь бол нөгөө ямар байхаас шалтгаалаад нүүрний хэлбэр нөгөө нэг нүүрний хилэмж харагддаг. За. Тэгэхээр хүмсгүй амир одоо битэрийн оролцогчийн маань болохоор хүмсгүй амир гоё тийм их тийм үү одоо уултай биш. Тэгвэл энэ паудер одоо EG Cosmetics энэ паудер одоо онцлогоо таваасаа танилцуулбал. За энэ гэвэл ер нь бол маш гоё сайн төгжиж өгдөг. За дээрэс нь маш нарийн ширхэгтэй. Бодлыг бол маш сайн төгжин өглөөнөөс орой хүртэл бодлыг маш сайн байрж өгдөг бүтээгдэхүүн байдаг. Тэгээ EG Cosmetics-ийн хувьд маш best seller. Багсны хувьд хэм бол одоо энэ багс маань болохоор Pro Box буюу мэргэжлийн артистад зориулсан багс байна. Маш гоё зөөлөн амтны үстэй. Амтны үстэй багс ер нь бол уусгалтыг бол маш сайн хийж өгдөг. Зөв юунд ордог байгаа. Маш гоё одоо нингэн төрхөгддөг. Өө даралтыг маш сайн одоо өө даралтын агуулмж маш сайн. Тэгээд шингэлт бол маш гоё байгаа. Өнгөө сонгохдоо алдсан юм аа. За 3 өнгөнийхөө яг зүвийг аль хавцаанаа түрхэж өнгөө олдог юм. Ер нь бол яг энэ шанаа хэсэгтэй. Энэ шанаа хэсэгтэй түрхчээж хүзүүдэг уусчаа өнгөтэй ижилхэн зөв. 90 буй 90-д түрхэж үзэх бол ер нь бол буруухгүй юу? Зөв. Театрын шигтгээнүүдтэй амжилт хүсье. За манай гурав юу болж байна? Цагийн шигээ. Өөр хамар өндөрлгөө явж шүү. Энэ яах вэ? Солгоо. За залуучуудаа 3 минут үлдсэн байна шүү. Үгүй 3 минут. За, арай өсгөж үү? Одоо энэ яалаа би нөгөө өчигдөр нэг оролцогч нараа дайсан ч жоох ад болсон. Нэг нь ажлын хажуугаар аягүй төвхтэй байна гэдэг. Манайх оролцогч нараа хүлээж байгаа юм чи 22 цаг болсон. 22 цаг болсон болохоор аягүй нээлттэй. Тэгээ та хэдийгээр ажлын амжилт хүсэж өнөөдөрт нь бас амжилт хүсэж Италийн алдарт Bottega гэж дарсаараа байлах гэж байна. Хамтдаа гоё дарсаа өсгөж үү. Ер нь завж хөлөөгөр нэг 3 цэцтэй бүсгүйгээ найрах гэдэгхгүй. Монголын үзэсгэлэн гоонуудаа. За ингэж шууд төрөө маань орж ирээд гинт дайлангууд яхаач мэдхий болж. Яг одоо би туруу яах вэ? Одоо зүгээр их чинь. 22 цаг нь өнгөрсөн. За баярлалаа. 22 цаг өнгөрсөн болохоор бид нар болно. Үзэгч хүүхдүүд маань ерөнхий орондоо ороод унтсан байх үлэг хайж байдаг. За тэгээд тэнцэн дамжуулт хүсье амжилттай сайшгүй хүртэлтугай. За амжилттай амжилт хүсье. Хоёр бас хөтлөгчтэй уянга маань хайцсан. Уянга энэ жоохон юмнаас ч хоолоод. Би жоохон ингэж төгөхгүй. Хоёр шүүгчтэй, хоёр хөтлөгчтэй хамтран ажиллаж байгаа эсвэн телевизийн бүх хүмүүс. Ер нь хундаг авцгаар баярын минь төрөх гэдэг юм. Тэгвэл ямар нэгэн баяр. Бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. За амжилт хүсье. Италийн алдартаас Bottega. За тэгээд оролцогч нар жоохон удуул удсандаа зүгээр дээ. Тэгэж уух гэх юм. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн алдарт дарс Bottega. Ямар хурдын бэ? Монголиа яг эзэн хөгжиж байгаа. За тэгэхээр хосын сорилт яг энэ удаагийн дугаар 10 минутын хугацаанд 2 будалт гүйцэтгэх даалгавар маш амжилттай. Дууссан шүү залуучуудаа. Хугацаа дууссан. За багсаа барья. 50 минутаа барья. Хугацаа дууссан. За яг ийм. За ингэ дууссан. Маш амжилттай харагдчих залуучуудаа баяр хүргэе. Оргил дөлгөө хоёр маань за үсгэлэнтэй болгосон багийнхаа бүсгүйчүүдтэй манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч өөрийгөө гэрэлтүүлээ. Swarovski брендийн бүтээгдэхүүнээс сонгоно.
Нэвтрүүлгийн ивент итгэгчээр өөрийгөө гэрэлтүүлээ Swarovski брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч өөрийгөө гэрэлтүүлээ Swarovski. Яг одоо улсын үг залуучуудын театрын баг тайзан дээрээс та бүхэн Вири Монголын нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар үргэлжилж хүрж байна. За 2 дахь дугаар маань яг вэ гэхээр дүүг сайхан оролцогч нар маань эхний даалгаврын дагуу эрэгтэй оролцогч өөрийн гэсэн сэтгэл хөдлөл, өөрийн гэсэн ур чадвараараа эмэгтэй оролцогчоо бодож гоо үзэсгэлэнгээ бүтээсэн байгаа. Дараагийн даалгавар. Оролцогч нартай өгөх дараагийн даалгавар бол миний гарт кино, зам мөн тайзны жүжиг гэсэн 2 сонголт байна. Эдгээр сонголтуудаас 2 баг маань өөрсдийн гэсэн дуртай гэсэн нэг нэгээрээ сонгож авна. За мөн сонголт дотор нь 3 алдартай жүжигийн хамгийн оргил гэсэн үзэгдлүүд. За мөн 3 алдартай киноны хамгийн оргил гэсэн сценүүд багтсан байгаа. Эдгээр кинонуудаас нэгийг сонгож яг одоо энэхүү баг тайзан дээр үзэгч та бүхэд амьлуулж үзүүлэх юм. Арай өөр хэсгээс нь тоглоод бас сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Хүн болгоны бас мэддэг юм чинь нэг сонирн биш байдаг шүү дээ, тий. Миний бодлоор бол нөгөө онгоцсныхаа урд талгаараа тэр хоёр би эндээ анхны дурлж байгаа хэсэг бол ихгүй. Ромеочлотегийн бас л нөгөө тактны хэсэг алдартай. Ромеочлотегийн би эндээ хайраа илэрхийлж байгаа тэр тактны хэсэг л бас хүн болгоны сэтгэлд байдаг. За тэгвэл би бас л бодож байна. Тактны хэсэг биш бас өөр хэсгийг сонгосоо л гэж бодож. За 2 кино болон театрын жүжигийн сонголтыг хийн үг юмэн 2 багийн 2 ноён нуруу болсон 2 ахлагчийг өрж байна. За оргил ахлагч за мөн дөлгөөн арайг орж ирнэ. За дөрмийг бол ойлгомжтой тийм ээ. Кино болон тайзны жүжиг гэсэн сонголтоос сонгох нь. Ер нь алийг сонгомоор? Алийг л байх юм. Театр нь. Театр нь орох юм. За одоо аргагүй болж байна. Одоо маш олон жүжиг хичнээн жүжиг хүүхд залуучуудын театр одоо байдлаар 7 жүжиг 8 дахь дээр одоо ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тийм 8 дахь одоо уншлагын дээр 8 жүжигийн хэдэн гол дүр вэ? Яг нэлээд ролтой дөрүүд гэвэл 4-нд нь. За тэгэхээр ер нь бол 50% нуруунд дээр өөрчлөсөн. За 8 жүжиг, 7 жүжигийн. За дөөхийг бол мэднэ. Энэ хоёроо хоёуланг нь мэднэ. Маш олон жүжигийнхаа гол дүрийг хийсэн. Тэгэхээр бас театраа авмаар байна уу, киногоо авмаар байна уу? Театр мэдээж театраа авмаар. Ер нь театр дээр үзэх юм байна энэ хоёр. Тэгэхээр ингэнэ. Шударган дээр эхний шатан дээр хуруутсан шүү дээ. Энэ шатан дээр одоо хуруутдаг ч юм өөр нэг ямар нэгэн байдлаар сонголтоо хийх үү? Тэр хайчлууд аа. Яа, уурлаад байгаа. За хайчлууд аваад. Ясна сонголтоо хийх юм. За хайчлууд аваа 3-ын аль нь бичихгүй. За ялагддаг. За театр. Театр гэсэн сонголтыг авсан. За авиглах болохоор кино хүссэн юм. Хүзүүгээр За арын утсан дээр бүр бичээд өгсөн. 3 жүжигийн болон 3 киноны сонголт байгаа. Эдгээр кино жүжигүүдээс аль нэг дуртайгаа за партнеруудтайгаа багийнхантайгаа ярилцж байгаа аль нэгийг сонгоод аль нэг үзэгдэл аль нэг сценийг олно гэсэн үг. Амжилт хүсье. За бэлдэх хугацаа мэдээж өгнө. За тэгээд дээрэс нь юунд тулд бас театрт байгуулаа. Театрын одоо хувцсны техникчид бол маш олон хувцсны сонголтууд байгаа. Тийм болохоор өөртөө хэрэгцээ гэсэн баг хэрэгтэй гэсэн хувцас жижиг хэрэглүүдээр бэлдээд тэгээд эргээд баг тайзан дээрээ оролцгаая. Амжилт хүсье. За амжилт. Ацтай. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр амьдрал бол аялал Delsi брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч амьдрал бол аялал Delsi Paris. Нэвтрүүлгийн ивент итгэгч Be Yourself Be Pupa Pupa Milano. Тэр өглөөний туяа биш ээ. Би мэдчихээн. Тэр бол чиний минь маа туяад хүрэх замыг гэрэлтүүлээ гэж нарнаас харуулсан солирын гэрэл. Жаахан байгаа ч тийм. Битгий харалтаа. Үгүй. Өглөөний сөлд болсон болчмор байна. Одоо би явах ёстой. Одоо явах гэж юу? Сайн санарч ихийг чинь цачаасан шуухай.
Болжмар биш ээ. Алтан горголтой. Тэр амрын ботнд шүнжин жиргэж хонтгий. Энэ үнэн шүү хайрт минь. Алтан горголтой. Алтан ургалтай биш ээ хайрт. Явбал би амьд гар. Үлтгэл үх. Чи минь яв. Хоёлоо юм ярил л та. Өглөө болох болоогүй шүү дээ. Чи минь надаа яв. Хортхон чийл яв. Ямар ч хөг их шиггүй. Яарч шолгонж байгаа энэ шувуу балчмар мөн байна. Гэвч чи гэрлийг оруулж хайртыг минь авраач дээ. Эргээд баяртай уулзъя. За. Эцсийн удаа үнсээд би явлаа. Баяртай. 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 Тэгвэл хайрт нь одоо нүдэнэ. Нүдэнэ хайрт нь. Би нисэж байна. Тийм ээ хайрт нь. Чи нисэж байна. Жекийн хөлөг онгоцонд тавтай морил хайрт нь. Чи нисэж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч баярлсан сэтгэлийн илэрхийлэл Mercy. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Impossible is Nothing Adidas Наран.
Сувгийн солилгүй SBN телевиз дээр тааруулан үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Тэгэхээр Beauty in Mongolia шоуны 2 дахь дугаар эд тундаа үргэлжилж сүүлийн шатанда иржээ. За 2 дахь дугаар дээр 2 даалгавар өгсөний дагуу манай оролцогч 2 баг маань 2 даалгавар амжилттай сайхан биелүүлээд одоо шүүгчдийнхээ өндрийг авах гэж байна. За мэдээж эрэхтэй нь эмэгтэйгээ өөрийн гэсэн одоо сонирхол өөрийн гэсэн сэтгэл доторх бяцхан мейкапчнаас сэрээж эмэгтэйгээ бодсон байгаа 2 эрэхтэй маань. За тэгээ түрүүн үзэгч та бүхэнд хүрлээ. Алд Зүүлэм Шекспирийн Ромео Жулиетта жүжигийн хэсгээс хүрлээ. За мөн Джеймс Кэмерон найруулагчийн бүтээл. За үзэгч түмний хайртай дуртай одоо ч үзэхэд өөдгөө энэ сайхан кино болох Титаник киноны сценээс алдартай сценээс тоглож үзүүллээ. Жүжигчдтэй баяр хүргэе. За тэгээд манай нэвтрүүлгийн хамгийн одоо чанга үе, хамгийн хэцүү үе болох шүүгчдийн үнэлгээ, шүүгчдийн сэтгэгдэл. За тэгээд өнөөдрийн дугаарын ялагчийг хамтдаа тодорхойлцгаая. Юун түрүүнд нүр будалтын хэсэг дээр нүр будалтын шатнаас үнэлгээгээ болон сэтгэгдлээ хэлнэ. Хоёр эрэхтэй одоо жүжигчид маань ер нь бол маш мэдрэмжтэй бас бодолтуудыг хийлээ. Бас өмнөний сонголтын хувьд гэх юм бол ямар ч хамаагүй 3 сайхан багийн хувьд бол бас нэлээд гоё тод өнгийг сонгож бодолт хийсэн байна. Театрын шигтгэн багийн маань хувьд гэх юм бол бодолтыг бол маш гоё цэвэрхэн хийсэн байна. За өнгө сонголтын дээр бас дээрэс нь нүдний тээний уусгалтыг бол маш гоё цэвэрхэн хийсэн байна. За эрэхтэй хүний хувьд бол дүгнж байгаа шүү дээ, тий. Хөмсөг л хамгийн хэцүү байлаа. Хөмсөг л аюу хэцүү байдаг юм байна. Яг өөр тохирсон хөмсгний хэлбэрийг бас гаргасан бэлээ. Гэхдээ мэдээж нөгөө жоохон хоёр өөр байсан. За одоо юу шүүмж хэлэх юм бол те хувцастайгаа зохицуулаад өнгийг бол маш гоё зөв одоо өнгө сонголт хийсэн. За мэдээж байнга одоо тий ингээл даруухан явахгүйгээр хаяач гэсэндээ амар гоё галц огтой гоё тод өнгийн бодолт хийхэд ер нь бол маш гоё байдаг. Тэн усгалтын хувьд бол жоохон ингээд нэг юм алдаатай байсан. Одоо хитрхи хөмсөг рүүгээ туулж уусгалтыг хийсэн. Аксессуар сонголтын хувьд гэх юм бол 2 багийн маань хувьд бол яг л гоё тохирсон аксессуараа сонгосон. Уруул ялангуяа жоохон бүдэг бай. Тэг хөмсгөө үл ялыг нэмсэн бол гэхдээ эрэгтэй хүн хөмсгөөр нэг тодруулах чинь гээд оролдоод димээ явах хэрэгтэй. Эрчүүд бол хөмсгөө хоёулаа тодлоод уруул баг зэрэг туяатай хамраа нэлээ мэдэгдэхүйц сүйдэрлвэл илүү нөгөө нэг баатарлаг, царайлаг энэ нөгөө дүрээ илүү гоё тодорхой харуулж өгөх байсан баг. За маш баярлалаа. За нүр будалтын хувьд бол 2 мэргэжлийн мейкапчнаас сэтгэгдлийн сонслоо. Ер нь бол ингээд харахад оргил бол нэг юм нэлээд юм жоохон кьютлэг юм том сая түрүү хэлсэн шүү дээ. Нүдийн томруулах гэх тээний нэг тийм алаг нүдтэй нэг юм сахилахгүй дуу охинд дуртай юм байна тийм үү? Тэгж харлаа. Би энэ бол миний дүгнэлт ч үзээ. Дөөх бол ийм 2 өөр охин болгосон юм аа. Хөмсгөл энэ талаас нарахад нэг өөр охин, энэ талаас нарахад нэг ийм 2 өөр охин. Юу нэм агаад тэгээд. Түрүү нөгөө яг мейкап гүйцэтгэж яхад оргил төвөрийн донд яриа боллоо л да. За хүндрэл тулгаруу гэдгсэн зүүнүүдийн будах, солгоо гараараа будах гэж хэцүү байлаа гин. Зүүнийн зүүнээрээ баруун тийм байна. Зүүнийн баруунаараа будчихад яасан бэ? Яваа гэвлээ. Тэгсэн нөгөө нүрээ арилгах гэдээсэн юм а гэж байгаа. Тий, гэгмэд. Тийм л юм болсон. Заавалтай амжилттай мейкапынхаа хэсгийг авсан байна. Баяр хүргэе. За одоо 2 дахь даалгавар буюу одоо жүжигийн хэсэг киноны сцен 2-оос тоглож үзүүлсэн. За энэнийхээ үр дүн болон сэтгэгдлийг мэдээж оюун тулагчээсээ шүүгчээсээ сонсож байна. Өнөөдрийн хувьд бол мэдээж багтайсан дээр тоглож байгаа болохоор жүжигчдийн хувьд бас арай өөр мэдрэмж төрсэн байх. Та нарт чинь тоглоход бас илүү дөхөм ойрхон байсан байх гэж бас бодож байна. Үзэж байгаа бидэнд ч гэсэн бас илүү их мэдрэмж их мэдрэгдсэн. Мэдээж одоо киноны одоо бэлгцэн болсон уран бүтээлийг бас шууд одоо та бүхэн мөн өөртөө тайзныг болгож хувиргаж тоглох нь гэдэг бол маш хэцүү тэр тавигдсан сцен байдаг те бас арлаад зохицуулаад тоглолоо. Өөртөө яг л тэр онгоцны тавцан дээр байгаа юм шиг л тэр уур амьсгалыг бас авчирч чадсан та хоёр маань. За театрын шигтгэе. Манай театрын 2025 оны шилдэг бүтээлүүдийн маань нэг Ромео Жулиетта байсан. За тэгэнгүүт ийм мэдрэмж төрлөө. Их чинь бас нулимс яг унангаа адаад өөрийнхөө биеийг барьлаа. Юу гэхээр томд их тайзан дээр тоглоод хажуунаас харах. За тэгээд энэ баг тайзан дээр ойрхон үзэх гэдэг хоёрын хооронд мэдрэмж их өөр юм байна. Ер нь ингээд зай ойртох тусам жүжигчдийн тоглолт одоо үзэгчд шууд хүрдэг нь
одоо энэгээр батлагдчихж байгаа байхгүй юу? Манай найруулагч маань бүр нулимс унгасан. Унгасаа юу гэлээ? Би ерөөсөө энэ жүжиг үзмээр байна гэдээ уулга алдсан. Тэгээд сайн байсан. Тэгээд амьд харилцаанд хоёр багийнхан маань хоёулаа өнөөдөр энд манай телевизийн арын багийнхан манай одоо шүүгч сууж байгаа бид бүхнийг бол бүгднийг одоо автуулж, уйруулж, мэдрүүлж чадсанд нь амжилт хүсье. Баярлалаа. Сайхан байлаа. Шоу нэвтрүүлэгтээ хамтдаа байгаад маш их баярлалаа. Шүүгчдийн маань дүн гарсан, аль баг маань төрүүлсэн бэ, аль баг маань ялагч болсон бэ гэдгийг хамтдаа сонирхцгаая. За тэгээ. За бид гурав дөнгөө гаргалаа нэгтгэлээ. Театрын шигтгэ эрчүүд нь эмэгтэй жүжигчнээ ботсон. Одоо нийлбэр оноо 21 оноо. Баяр хүргэе. Ямар ч хамаагүй 3 сайхан багт өгсөн нэгдсэн дүү 19 оноо. За. Жүжиг театрын шигтгэ баг 25. За ямар ч хамаагүй 3 сайхан 19. За ингээд бүх нийтээрээ 2 тэмцээнийх нь нийт дүн нь театрын шигтгэ 46, ямар ч хамаагүй 3 сайхан 38 оноотой олжээ. Ингээд өнөөдрийн 2 дахь дугаарын ялагчаар театрын шигтгэ багийнхан маань тэргүүлсэн байна. Баяр хүргье. За, ер нь бол өрсөлдөөн ширүүн болж эхэлж байна гэсэн үг. Ийхүү ялалтын харьцаа 1-1 боллоо. Тоглолтын тооны харьцаа 1-1. За, өглөө их эхэлсэн юм аа. Барахгүй аалнаа. За, тэд нар бол ер нь буугаад өгчөж явчихжээ гэдэг ингээд. Тийм шүү дээ. Энд өрсөлдөөнтэй байж өрсөлдөөн гараа. Одоо өрсөлдөөн давлуун хэрээрээ. За, танаа өгөө. Нөхөд ирлээ 1-1 боллоо. Даруухан үзэлцээ. Бардамлаа жоохон дарья. Хэдүүл гоё даруухан өрсөлдөөгээд одоо даруухан өрсөлдлөө. За, ялагч багийн энэ тэтгэгчийн гарын бэлгийг гардуулъя. Халарсан сэтгэлийн илэрхийлэл мерси. За, мэдээж Италийн алдарт Боттега дарсан. За, баяр хүргэе. Баяр хүргэе Жулета, баяр хүргэе. Юрийн Монголиа шоу нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч Италийн алдарт номер 1 ориглон дарс болоод дарсуудыг үйлдвэрлэгч Bottega брендийн хамт олондоо баярлалаа. Мөн баярсан сэтгэлээ илэрхийлэл Merci брендийн хамт олондоо талархсан илэрхийлж байна. Юрийн Монголиа буюу Монголынхоо үзэгслэн нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар үзэгч та бүхэндээ хүрлээ. Үзэгч та бүхэн 2 дахь дугаар таалагцааг итгэлтэй байна. Ромео Жулиета жүжиг болон Титаник кино та бүхний сэтгэлийг хөвлөж заа магадгүй дурсамжийг сэргээж та яг одоо энэ нэвтрүүлгийн араас Титаник шоу үзээд за тун удахгүй бас бүх залуучуудын театр дээрээ Ромео Жулиетаг хамтдаа найз нөхөд болон хайртай хостойгоо хамтдаа үзээрэй гэж бас уриалмаар байна. За тэгээд дараагийн дугаараар эргээд уулзлаа түр баяртай. Дараагийн дугаар бүр гал гарсан өрсөлдөөнтэй сайхан дугаар болно гэдэгт би 100% итгэлтэй байна. Харин та бүхэн бэлэн байгаарай. Та үзэгсэлэнтэй бид нар бүгдээрээ үзэгсэлэнтэй Монголынхаа бүх хүмүүс үзэгсэлнгоо сайн сайхныг хүсье. Дараагийн дугаараар түр баяртай. Юрийн Монголиа хамгийн гоё тайз өөрийгөө илэрхийлэх. Голонд гэж юу гэсэн үг вэ? За театрын шигтгэ багтаа хувилбар байна уу? За та хувилбар. Гал голонд биш юм уу? За хэлээ. Дин чотод сайхан дээл хувцаараа гоёсон бид нар. Тэр их хоёртойгоо гарны дэндүү сайхан будъя. Бид нар яг илүү Монгол ийм одоо нэг техниктэй бодолд байхгүйгээд эртний үеэс ер нь монголчууд нэг тийм нүүрэндээ гоон гисэг тэгж нэг айхтар төрөхдгөө яг өөрийнхөөрөө байдаг. Зэвэрж исэн дүн гарсан бид нүдэн ширхт хаалгарах хавуулаа. Би ч гэсэн давталж шүү дээ залуучууд.